За тэгээд нүүр амаагаа чаад өчөг төрөө бодохоор инээд ч үрэх шиг эсвэл эчээд ч баах шиг ахаад үлдмээр ч юм шиг зүүд гэж бодохоор за хоёулын зүүдэлж байгаа юм байна л гэж бодоо. Бочана ганасанда хоёулын зүүд ерөөсөө зүүдэлж үзээгүй аахгүй юу. Өлтөвтөж элдв босын эрэхтнэ тэмтрээгүй хүнэ бороо илж чангаад ёс бараа дэлвайдаг байсан. Бороо илгэж их ахтар зүйл байна. Өмнө гэдэг анхны хуйлаа бороо хийвэл болохгүй гэдэг. Их олон одоо ахс сурган шүүдэ манай цагт бол ёс бос одоо гаж хоёул хийдэг нөхдүүд одоо хүүсээ солигчод янхан байдаг ч юм уу танаа цагийнх анхны хоёлаа бороо хийчихээр л цааш тангаад асуудал үүсээд байгаа юм. Тэмээсана өөрсдөө баг болчоор цагтаас тэр их шүүрлийн давуулга ёо 13-ны тэгэл гэдэг да. Тэр наснаас нь эхэлж байна. Зөв хоёлж ах тухай. Заах өчхта. Тэр эрүүл мэндийн хичээлгэн түүнд нь одоо надад бах хэрэггүй. Өцгөх нь өөрсдөө сургадаг. За энэ талаараа яар дэлгэрүүлээ. Гэвэж нь юу ярьж байлаа. Өлтөвтөж элдв босын эрэхтнэ тэмтрээгүй. Энэс өмнө бол ахсын үгийг дуулаад нэмтэй хоёлчийг сонордоод байсан хэрнэ. Төсөө нанд өөр байхгүй. Үгэн дуутууд ил байсан болохоос үйлдэлийн чинээгүй амтан байсан юм болохоор юу хийснээ бол ойлгоод байгаа ухаантай. Яаж хийснээ бол ойлгохгүй байгаа ухаантай юм. Юм яваад байгаа шүү дээ. Надад ямар аль сүрүүг ортгийг хэлсэн биш. Эмада өмтөө нөхцөж элгэнд нь бүлээцвэл үртэй болдгийг нь л хэлснээс биш. Ингэж байралдаж ноцолддгийг нь хэн ч хэлээгүй юм чинь. Бэдуулаагүй ч юм уу моддомгүй. Тэгээд өнөө их чиг харахаар нүүр алуу шатаад хэцүү. Тэгсэн ихч өрчүний зүүдэн тавлгүй л гэж байна. Тэгэхээр их сайхан зүүдэллээ. Дагны зүүдэллээ л гэлээ. За манай гэрт их сайхан зүүдэлсэн бололтой. Одоо танаад зэрэгтэй явах манай хүүд минь дэмэн хөөл гэж байна. Тэгэхээр дүүн ахс дуудахаар зэргийн эрдэмдээ шамтнаа дуудахгүй бол ахууд чинь дэмтэй байяа л гэлээ. Тэгсэн чинь за би энэ 3 хүүхдээ толгодын цаана байдаг эмэгний таваачаад өгчих ёо л гэж байна. Хөөрхий амтан өрс болчиргүй ганцаар байдаг юм. Өрс болчрыг минь харж л эхийн сэтгэлээ дэвтээдэг юм. Энэ эмгэнд нь сайлаа саачгаад
эрхлүүлээд тэгээд аваачаад өгөөдгий. Чи надад тааран тугал бариад өгөө л гэж байна шүү. За тэгээд тугал барьж өгчхөөд зэлэн чаал далиж гсэн байхаар тэгшилж өглөө. Тэгж байсан чинь нөгөө ихч чана. Нэг л хөл хөнгөн явдалтай. Сонин гэгч нь хүрээд ирэх юм аа. Окей, эмэгтэй хүн ч бас ингэж алхахтгаа. Ташаа таазан хөдлөөд байх юм. Дуухур аялаад байх юм. Өчигдөр чинь нэлээд догшин хүн байсан да. Өнөөдөр чинь дуухур аялаад ал. Манай харахаар мишээгээд ал. Айлгуурайд байгаа юм байх таа гэд гайхваа. Эх чагэлнэ. Думгээ дотор автор зэгцлээд өгөө гэж байна. Ахуга эр хүн байгаа дээр холдуулахыг нь холдуулаад, ойр туулахыг нь ойр туулаад, ойр тойрных нь тоос шороог нь цэвэрлээд хийгээл гэж байна. За гэдэг явж ороод шороотой зууралдсан юмч өврөө гөвөөд ал. Өрхөйг нь татвуугүй юу. Ингээс татаад л орууллаа шүү. Яасан бэ өгчөө гэсэн чинь. Их ча. Чи хаймар автор засна гэсэн үү? Гэж байна. Үгүй ча. Яаж байна гэсэн чинь. Ингээ заанда татаад оруулж гарч гайхан шүү дээ. Айван шүү дээ. Их ча. Чи одоо зүүдийг зүүдэлж үтсэн юм. Их ча тэгж байна. Чи одоо зүүдийг зүүдэлж үтсэн юм чинь. Зүүдээ бодтод гарахгүй юу л гинэ. Тэгэхээр үгүй би зүүдэнд нь байлгах ёстой. Зээ төлөөнд нь хүрэх чинээтэй хүн биш ээ л гэв. Зээ төлөө гэд хайлтсан да. Их чаа тэгнэ. Зээ төлөөч гэж чамд хэлсэнгүй. За төлөөч гэж чийлсэнгүй. Автор зэгцлээд өг. Айлуу чи өтрөл гэж байна шүү. Тэгэхээр за та тэгээд намайг цагаандан голдчих хэрэг юу байна гэхэд. Их чаа. Барууханд чинь аалз байсан юм аал гэж байна. Эргээд харсан ч юм байсангүй. Их чаа гэсэн ч юм. За наад тоостой дэвлээ тайлаа гэхээр тайллаа. Тэгсэн чинь бүчин анзарч гисэн байна. Наад цамцаа тайл. Яг чинь оёод өгөө л гэж байна. Ингээд цамцаа тайлсан чинь айл хордлаа л гээд байна. Тэгснэ. Бүчийг минь харж ханзыг нь харснаа. Үгүй энэ одоо миний хийсэн хэрэгөө чиний хийсэн хэрэгөө л гэж байна. Мэдэхгүй үс юм чана барилтанд анзраа байлгүй дээ л гэлээ. Эх чам. Өмд ч бас суларчихсан байна. Турчгаа юу гэд тайлхад ажиглаа. Тэгэхээр элбэгтийн газраас нь эрдэм сурах гээд ирчихсэн хүн жаахан жин бараадсан байхаа л гэв. Тэгээд биенээсээ ичээд цээж салтаатаагаа дуугаад байж байв. Өх чаа тэгсэн чана.
Аль тэр хойморт хэвтэж бай. Иремийн дээлийг нөмс хийгээд байж байл гэж байна шүү. Тэгээд хувцсыг маань үзснэ. Чи өөрөө их бараг таавгадаг юм байна. Дутуугадаг гэсэн үг. Бараг таавгадаг юм байна гэхээр. Энийг усанд хийж байгаад угаагаа тавьчих юм. Эгч байна. Үнсэн сав их сайн хийдэг юм. Тос үнс хоёрыг нь хольж байгаад хөөсөрдөг сав их сайн хийдэг учраас энийг өнгөртөл нь торгуулт нь угаагаад өгөө гэд нөгөө хоёрыг минь чулуудчихлаа. Тэгсэн чинь цаашаа хараад хивтэй л гэж байна. Цаашаа харсан чинь одоо таал гэж байна. Ямаа. Тэгэхээр айн шүү дээ. Үгүй юу хийж юм бэлээ. Нүдэн надад хөвтлээ. Амар. Гэхдээ амьсгал давч таадал. Юу болох гээд байгаа гаддарлаад байгаа хүн чинь уртлаас хайж гэж бодох шиг. Удаас хайж гэж санах шиг. Ингэж бодох зур. Нөгөө муу босооч хүртэл юм хүртчихсэн юм гэлсэнд мөөгөн хэлбэртэй шилжиж өглөө шүү. Тэгэхээр нөгөөдгөө нэг тэмтэрч утсан чинь мэтрэг гэж чихтэй. Чи одоо зүгээр бай. Хүний их нэртэй зүүдэндээ хойлж чаад зүрхэндээ тех гээд байгаа юм уу? Хаашаа юм? Наад доор томото байж байл гэдэл чичээд хөвтэй дэл байла. Тэгсэн чинь хойноос халуун гараа төөнөөд хаврагны завсраар гулсаад л ороод ирлээ шүү. Нүдээ нээж чаддаггүй дахиад л. Чаад гэсэн чинь толгой дээр нийлүүл үгүй юу зүүтэлж байна уу чи илгээв. Тэгэхээр бих тагнын зүүдэр угсарсан ир бололтой дөө зүүдэлж л байх шиг байх юм. Ёс төвлөлтөр ихчээгээ ёс хүү зүүдэндээ авсаадаад байна гэсэн чинь. Зүүдэндээ мэлмигээр харж болно шүү дээ гэв. Тэгэхээр хараа нөгөө би сайн мэдэмгүй л гэв. Өгсөн чинь гулсаж орж ирээд уртаас хараад хөвтчихлээ. Хамрын шонтон дээр үнсэж байх юм. Уруулаваад л долоож байх юм. Баяр амаараа илбэдэд байх юм. Өнөрчөр доошилж байна шүү. Нэг халхалдаг жаахан давууг минь сөхөөд өнөө боссоос үлдээг минь гоё хэсаа завсраа хавчууллаа шүү. Тэгэхээр зэрэглээд нүдтэй нээсэн чинь үсээ задгаалчихсан. Өнөө лойрцэрч байгаад үнрээ арилгасан янзтай. Үнсэж үзье гэж бодоод шанаагаар нэг үнслээ. Чихийг минь өчигдөр хатзаад байсан байлуу гээд чихийг нэг омглож үзлээ. Үцүүсээр нь үнсгээд бас их зугаатай санагдлаа. Уруул гэдэг чинь бас зөвхөн мах шүлэнд л дурлагч биш болол та.
Хүүхэн эднэ л гээд ах нар яриад байдаг юм. Үнэхээр л хүүхэн эддэг юм байна. За нэгэнтэл хараад инеж гсэн юм чинь. Нүдтэй нээж гсэн юм чинь. Өлгөндөө тэрч байгаад л. Өчигдрийн бүлээн газрыг нь хайлаа шүү. Нөгөө наагүй салтаа хавцаал гулсгээд орчихсан юм да. Гулсгээд л орчихсон гэдэг. Нөгөөдгийг хайгаад байсан ч. Чаахан хуураа буруу газраа танээд байгаа болол та. Ихчээд юмнэрэл боллоо. Ихчээд агсан чана. Ихээлгүүдэж байсан. Одоо гэргийтэй болох хүн чинь өөрөө л очраа олондоо онгон охин байх юм бол бүр сөвн жолдохгүй шүү л гэж байна. Буруу сөврөн сөвлөж байгаад чихнэр таалагдуулваа л гэж байна. Бөөчөн одоо өндөн сүүж тавьж үзээгүй. Гэргийч бочглооч үгүй байгаа. Та нэг надад эрдэм заа. Зүүдэнд минь хүртэл эрдэм заачих таг нь байдаг л байлгүй дээ гэв. За Жамсхийдөө. Таахан тэгээд хоёулын эрдэм сонордох юм уу? Сонордомгүй юм уу? Алгасаад ярих юм уу? Сонордох юм уу? Өөснөө мадцгаа. Ангад тэнгэр болчиход ийм юм яриад байна гэдэг. Шоолоод бай. Хэрэгтэй эрдэм шүү энэ ч. Хамаг жохог эрдэм шүү. Нэрдмэр чинь сурснаар л таахан бодоо ингээд. Сайхан амьдэрч байна шүү дээ.